Цаашдаа ер нь Улаанбаатар хотод чаддаг юм хийгээд тэр талхаа хийн үү, хуушураа хийн үү, буузаа хийн үү, баншаа хийн үү, өөр ямар хоол үйлдвэрлэл хиймээр энэ бүгдийг энэ соёлын үйлдвэрлэлд дагаад хөгжүүлэх ёстой шүү дээ. Тэгээ энэ мэрэгжлийн хяналтын энэ нэг дүрм журмуудыг хариуцж байгаа юм хэлээ. Ой шимэг дараах. Энэ нэг мэрэгжлийн хяналтын нэг валиар баахан стандартуудыг одоо болиулах хэрэгтэй байна. Тэгэл нэг болохгүй бүтэхгүй гэсний ард дандаа нэг валиар шантаач юм. Тэгээд хувийн хөвшил одоо төртөөгөө хамтраад ингээд төрийн хөвшлийн хүчлэр юм ихэхлээр ингээд дандаа сэтгэлийн мохоодог, гацаадаг, хүний урам зоригийг байхгүй болгодог, хөдөлмөр хийх нь ур чадваруудаас эргэж байгаа тэр зүйлүүдийн бүгдийг байхгүй болгодог. Энэ бол өөрөө эргээд хяналт нэртэйгээр тэр хүнийг мохоож байгаа, хөдөлмөр их боломж олж байгааг нь олохгүй ийм л болгож хийж байгаа гэсэн. Та нар одоо дэлхийн бүх том хотуудаар явсан. Бүгд гудамжны хоол үйлдвэрлэлийн соёлтой байдаг. Дэлхийн наад захын энэ 90-д очиад хар. Гол одоо тэгээс үүлдэн цагдаа ороод ирж байгаа наач. Тэгээд тэдэн метр тамхи зарж болохгүй, тэдэн метрт хоол зарж болохгүй, тэдэн метр дэнгэж болохгүй, 20 метр дэнгэж болохгүй. Яаж хүн юм ийх юм бэ гэж. Одоо бол хэдүүлээ 2022 оны 1 сарын 1-ээс хүрнэ ихэнх хэмийг чөлөөтэй явуулна шүү. Ихэнх хэмийг. Тийм учраас энэ цагдаагийн тухай хуулийн дээр бол мэрэгжлийн хяналтын тусгай зөвшөөрлүүд олох молох бүр дийлэнх олон юм бүр. Нэг шаардлагатайг нь авч үзээд бусдын нь өөрөөсөө хэрэгсэхгүй. Үүсвүүлээч хэрэггүй. Улаан цагаан хүн ордуулчихгүй. Улаан цагаан одоо жишээ нь одоо янз бүрийн байдлаар тэгсэрч дэлбэрэх одоо аюултай одоо тийм байхгүй л тэрийг явуулаад дэмжүүлэл одоо явуулах тэр мэрэгжлийн улсуудаа бас ярилцж байгаад яг зөвлөмжийг өгөөд хуулинд нь оруулаад явуулах хэрэгтэй.